За герман хэлний субъект, объект, verb гэж юу вэ? За энэ дугаараараа герман монгол хэлний өгүүлбэрийн бүтэц мөн субъект, объект, verb гэж юу вэ? Энэ талаар үздэцгээе. За субъект гэж юу вэ? Субъект гэдэг нь өгүүлбэрийн эзэн буюу өгүүлэгдэхүүн. За хэн юу гэсэн асуултанд хариулагдаж байгаа үйлдэлийг хийж байгаа хүн буюу зүйлийг хэлнэ. Жишээ нь би алин мэдэж байна. Ich esse einen Apfel. За хэн алин мэдэж байна? Би. За би гэдэг үг нь энэ өгүүлбэрийн субъект байх нэ. За verb үйлөг. За юу хийж байна гэсэн асуултанд хариулагдаж байгаа үйлдэл хөдөлгөөн байршил заасан үгийг үйлөг гэж хэлнэ. За жишээ нь би алим идэж байна. Ich esse einen Apfel. Essen гэдэг маань энэ өгүүлбэрийн үйлөг байх нэ. За объект гэж юу вэ? За хэнд, юунд, хэнийг, юуг гэсэн асуултанд хариулагдаж байгаа үйлдэлд өртөж байгаа хүн буюу зүйлийг объект гэж хэлнэ. Жишээ нь би алин мэдэж байна. Ich esse einen Apfel. За einen Apfel гэдэг маань энэ өгүүлбэрийн объект болох нэ. За одоо герман монгол хэлний өгүүлбэрийн бүтцийг үздэцгээе. За монгол хэлний өгүүлбэрийн бүтц нь SOV буюу субъект, объект, verb гэсэн бүтцтэй байдаг. Өгүүлбэрт орж байгаа үйлэг, үргэлж өгүүлбэрийн төгсгөлд ордог. За жишээ нь би алим идэж байна. Идэж байна гэдэг маань үйлэг, өгүүлбэрийн төгсгөлд орсон байна. За ээж хоол хийж байна. Хоол хийж байна гэдэг маань энэ өгүүлбэрийн үйлэг, за өгүүлбэрийн төгсгөлд орсон байна. За харин герман хэлний өгүүлбэрийн бүтц нь SVO буюу субъект, verb, объект гэсэн бүтцтэй байдаг. За өгүүлбэрт орж байгаа үйл үг нь ихэнхдээ өгүүлбэрийн 2 дугаар байранд ордог тийм. Жишээ нь би алин мэдэж байна. Ich esse einen Apfel. За essen гэдэг үйл үг маань өгүүлбэрийн 2 дугаар байранд орж байна. Die Mutter kocht essen. Энэ дээр kochen буюу хоол хийх гэсэн утгатай үйл үг маань өгүүлбэрийн 2 дугаар байранд орсон байна. За одоо герман монгол хэлний өгүүлбэрийн бүтцийг харьцуулахад за монгол хэлний өгүүлбэрийн бүтэц SOV гэсэн бүтцтэй, харин герман хэлний өгүүлбэрийн бүтц нь SVO гэсэн бүтцтэй байх нэ. За өнөөдрийнхөө дугаараар бид субъект, объект, verb гэж юу вэ? За мөн герман монгол хэлний өгүүлбэрийн бүтцийг үзлээ. За танд энэ хичээл таалагдсан бол subscribe хийгээд лайк дараарай. Дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баярлалаа.